Дасан бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За яг одоо би өнгөрсөн жил хийсэн компост хийх талбайхаа нэг талд нь овоолон гаргахаар ажил хийж байна. За үүний дараа шинээр компост хийх түүхийдээ ачиж авчран энэ талбайд авчран компост хийхээр төлөвлөж байна. За энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ компост хийх талбай ямар байх талаар мэдээллийг хүргэнэ. Эхлээд та бүхэндээ өнгөрсөн жил хийсэн компостоо харуулъя. За энэ компостыг би үхрийн бууз, адууны хомоол, сүрэл, хивэг, сангас зэрэг түүхийдүүдийг ашиглан хийсэн. За өөрөөс харуул ийм сайхан компост болдог. За үүнийг л би хар алт гэж нэрлэмээр санагддаг юм. За дашрамд одоо хийж байгаа компост оолгынхаа химийг харуулъя. За 60 хим хүртэл халж байна. Би компост хийж эхлээд энэ жил 5 дахь жилдээ компост хийж байна. За ихэнх үедээ компостны түүхийдээ шууд газар дээр асран овоолгохын компост хийдэг байсан. За ингэхэд компостны овоолгыг хутгахад доод хөрсөн компостлоо холдох зэрэг хүндрэлүүд гардаг байсан. За ийм үднээс та бүхний харж байгаачлан зориултын компост хийх ийм талбайг бэлдэж авсан. Компост хийх талбайг бетоноор хийсэн сайн байдаг. За энэ талбай хэмжээ нь өргөн 3 м, урт нь 10 м байгаа. Нийт 30 м квадрат талбай. За 1 м-ийг харьцах нь 1 м-ийн ийм хэмжээтэй 5 см-ийн зузаантай бетонын хавтангуудыг суурлуулж хийсэн. За компостны овоолгыг хутгаж эргүүлэхэд гадуур нь асгарахгүй байх гэсэн үднээс замын хашлахыг та бүхний харж байгаачлан суурлуулж өгсөн байгаа. За ийм хэмжээний талбай дээр 12-оос 14 куб компостны түүхийдийг асхан компост хийх боломжтой. За бэлэн болсон компостны хүндийн жингээр ярил 6-аас 7 тонн орчим компостыг энэ талбай дээр хийх боломжтой. Бетон хавтангуудыг блокын хашаа тал руу үл хэлэг налуу суурлуулж өгсөн. За ингээд блокын хашааны ёроолд хунцар хоолоо ашиглан ус зайлуулах ийм суугийг гаргаж өгсөн. Ийм сууг гаргаж өгдгийн учир нь компостны түүхийд хид хуурайсан байдаг. За хид хуурайсан компостны түүхийдийн ус шингээх чадвар муу байдаг учраас ус их хэмжээгээр усдаг. За тодорхой хугацааны дараа компостны түүхийд зохих төвшөнд ус шингээсний дараа илүүдл усыг гадагшлуулах, зайлуулах шаардлагатай байдаг. Хэрвээ илүүдл усыг гадагшлуулахгүй бол усан дотор орших компостны түүхий дотор агааргүй орчны бичил бий төржин овоолго доод хэсгээсээ өмхирч бүхэлдээ өмхирэх магадaltaй байдаг учраас ийм суугийг хийж өгдөг. За миний энэ хийсэн компост хийх талбай төгс хувилбар нь бол
бас биш юм. За овоолгыг доод талаас нь хүчил төрөгчөөр хангаж өгөхийн тулд бетонын хавтангуудыг зүсч тэр хэсэгт нүх гаргасан хуванцар хоолоонуудыг суурьдуулж өгөх боломжтой. За мөн компостны овоолго дотор органик бодисуудыг задлах ажлыг хийж байгаа бичил биетүүдэд нарны хит ягаан туяа муу нөлөө үзүүлдэг учраас овоолгын дээд хэсэгт сарвс суурьдуулж өгөх шаардлагатайг олж мэдсэн. За энэхүү та бүхэнд компост хийх талбайн талаар мэдээллийг хүргэлээ. За компостыг хүмүүс бодохдоо янз бүрийн түүхий идүүдийг хольж хутхан хийдэг гэж өнгөцгөн хардаг байх. За компост хийх, түүхий идүүдээ сонгох, за овоолгонд хийх орц нормыг нь тогтоох, температурыг хянах, овоолгыг хэрхэн хутгаж эргүүлэх зэрэг маш нарийн процессудаас компост хийх ажил бүтдэг. За энэ талаарх мэдээллүүдийг дараагийн бичлэгүүдээр хүргэхээр төлөвлөж байгаа. Та бүхэн лайк дарж, subscribe хийж, хонх товчоо дарахаа итгэхийг мартаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.